Хүмүүс бар цангийн газар архитект танилцсан хүнээ юу гэвэл гэр орондоо ихтэйжсэн эмгтэйжсэн авчиад байгаа байхгүй. Эн чинь өөрөө л олон гинтрийг гарах болсон одоо шалтгаан нөхцөл чинь энэ штэ. Ингмээргүй байгаа байхгүй юу. Тухайлбал Баянгол дүүргийн 6 дугаар хороо тийм ээ 10 дугаар хорооллын нэгэн байранд 24 настай нэгэн ихтэй одоо бусдын тийм үү галт амнасаа алдсан харамсалтай гарсан л да. Тэгээ тэр үед манайх 10 дугаар хороод байсан. Тэгээ хөшөөдөн цагдаагийн байгууллага дуудлага өгөөл цагдаагийн албаа гисрэл үзлэг хийгээд 51 удаа хутгалуулж их хэмжээний цус алдчих амнасаа алдсан ийм хэрэг гарсан л да. Тэгээд нэлээд хэдэн жилийн дараа одоо энэ хэрэг илэрчээсэн. Тэгэхэд нөгөө гэмт итгэхэд хэн байсан бэ гэхээр тухайн үед бол 17 настай нөхөр Дархан уулан аймагт амьдардаг байхдаа ахыхаа сейфнээс их хэмжээний мөнгийг хулгайлаад тэгээд хотод орж ирээд баг цэнгэний газараа одоо шоудж байхдаа нөгөө амь охирч бэтэй танилцсан байгаа байхгүй. Тэгэл хэд хэдэн удаа хамт шоудж байгаа. Тэгэл гэрт нь очиод за тэгээд нөгөө гэр нь бас тухайн үед эмтэй чинэлэг айл байж таарсан. Тэгээд шунхаан сэдэлтэй амь насны охир явал гэрээс нь эд зүйлийг аваа явцсан. Ийм л зүйл болсон байхгүй. Тэгээд эндээс юу гэж хэлэх гэсэн бэ гэхээр ер нь бол танихгүй хүнийг одоо битгий гэлтэй авчиж чараа тэр дундаа за таньдаг байсан ч ер нь бол гэр орондоо авчих бол хэрэггүй штэ. Тэндээс л шунхаан сэдэл бас төрдөг байхгүй юу.